Сайн байцгаана уу? Та бүхэн тэгээд дараагийнхаа уншлагаар уулзж байгаадаа маш их баяртай байна. Energy Clinic Mongolia-гаас мэдчилж байна. За өнөөдөр болохоор бүгдээрээ 5 дугаар сарын уншлага хийнэ. За ойрт нөгөө сарын уншлагаа хийгээгүй. Ямар ч байсан энэ сарда ер нь багтаагаад оройтсон ч гэсэн заавал уншлагаа хий гэж бодоод би бас хийлээ. За 3 групптэй. Эхний групп нь болохоор Panther буюу Ирвэс. 2 дахь групп нь Tarantula. 3 дахь групп нь болохоор Scorpion буюу хилэнц гэсэн хүзрүүд байгаа. За тэгээ та бүхэн маань хамгийн их татагдж байгаа группээ сонгоод тэгээ бүгдээрээ групп уншлагууд дээр нь уулзцгаая. За одоо бүгдээрээ 1-р группийнхаа уншлага руу орцгоё. 1-р группийнхан маань энэ Panther буюу Ирвэс гэсэн хүзрийг сонгосон байгаа. За Ирвэсийн энерги болохоор ер нь гал энергитэй, маш тийм зоригтой, эрч хүчтэй, бүтээлч. Тэгээд ер нь хүссэн зүйлийнхээ хойноос маш юм хүчтэй зөрөгтэйгээр явдаг асуудлуудыг шийдэх гэж ингэж бас дайрч явах хандлагатай. Гэхдээ эцсийн зорилго нь болохоор амьдралаа ингэж бүхэлд нь маш мэдэрч бүрэн гүйцэд амьдралаа тултлан амьдрахыг бас илэрхийлдэг. За тэгээд сарынхын уншлаган дээр яаж энэ энерги нөлөөлөхийг бүгдээрээ харцгаая. Эхлээд болохоор ажил хэрэг нь хэр байх вэ гэдгийг харнаа. За групп 1-ийг сонгосон хүмүүсийн 5 дугаар сарын ажил төрөл, ажил карьер, сурлага хөдөлмөр нь хэр байхаар байна вэ? Групп 1-ийг сонгосон хүмүүсийн ажил карьер, сурлага хөдөлмөр нь 5 дугаар сард хэр байхаар байна вэ? Full star хоёрыг тайлбарлавал за ямар ч байсан тархиа сайн ажилуулдаг тийм зүйлсийг айгүй их хийнэ гэж энэ сард. Ер нь л ингээ байнга ширээний ард суугаад асуудлыг шийдэх юм шаардлагатай прожектууд дээр ажиллах ч юм уу. Тиймэрхүү ажил ер нь их хийнэ. Гэхдээ энэ ажлыг хийхдээ та өөрөө бас нэлийн юм сэтгэл хангалуун байна л да. Надаа ингээ харагдаж байгаа нь King of Swords, Lovers-тай хамт гарч ирж ингээд ихээр тийм ээ. Асуудал байна уу? Байна. Шийдэх ёстой зүйлс байна уу? Байна. Гэхдээ энийг та маш юм жаргалтайгаар шийдээд бүгдийг ингээд зохицуулаад, стратеги боловсруулад, прожектуудаа хийж дуусгаад гэдэг ч юм уу. Хэрвээ ингээд туршилтын үр дүн бас нэглээ ингээд сайн гарч ирнэ гэдэг ч юм уу. Их тиймэрхүү зүйлсүүдийг хэлж байна л да. Компьютерийн ард сууж ажиллах зүйлс их байна. Тэгээд хийсэн зүйлс, бүтээсэн зүйлсээсээ айгу сайн мэдээ бас авч ийн. Тэндээсээ өөрөө сэтгэл ханамж авна. Бас юм урам авна. Хийж байгаа зүйлээсээ урам авна гэдэг ч байна. Амар юм ухаалаг байх хэрэгтэй болно угаасаа. Гэхдээ ягаад ч юм одоо энэ сугар гараг дээр ихэр дээр сугар гараг байгаа штэ энэ сар. Тийм болохоор юм болов нэг тийм майнд геймэнд угаасаа дуртай байгаа юм шиг. Тархиа ажилуулж байгаа тийм тоглоомуудад дуртай байгаа юм шиг. Тэгээ тэр нь болохоор ажил дээр гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр таны хувьд баг юм нэг бодлого бодож байгаа юм шиг санагдах байх. Тэгээ тэр нь ингээд айгу гоё урам өгнө. Сэтгэл ханамж өгнө гэж байна. Бас юм work life balance айгу сайн харагдаж байна л да. Ажил амьдралын балансаа сайн барьж байна. Ажил дээрээ бас айгу ирч хүчтэй байх болно. Гэртээ ирээд ингээд бас сайхан амраад тийм ээ. Айгу тухтай орчиндоо тухтай хүмүүсээрээ өөрийгөө бас хүрээлүүлээд амралт сайн авч чадах болохоор эргээгээд
ажил дээрээ бас ирч хүчтэй байх болно. Тэрнийхээ хэрээр ч гэсэн айгу бүтээлч байх юм байна. Хэрвээ та ямар нэгэн байдлаар тушаал дэвших ч юм уу, нэг milestone ч юм уу, нэг зүйлд ингээ хүрэх гээд нэг зүйлийн төлөө бас яваад байсан бол энэ сард арай яг хүссэндээ хүрч бол амжихгүй гэж байна. Тушаал дэвших ч юм уу, цалин нэмэгдэх ч юм уу, нэг ингээд хийгээл яваад байсан нэг зүйлийн төлөө, нэг байны төлөө явж исэн бол тэр байнд энэ сард арай хүрч амжихгүй. Гэхдээ бол та хийж чадах зүйлээ хийгээл явна. Ер нь бол баланс айгүй ихтэй тийм сар байх болно. Өөрийгөө бас ингэж хэтрүүлэн ажиллаж байгаа гэж бол харагдахгүй байна л да. Танд одоо мөнгө төгрөгч сайн орж ирж байна. Яг бүр ингээд таны хүссэн хэмжээгээр тийм ээ. За яг ийм л мөнгө олчвол болох гээд байна гэдэг ч юм уу. Тэгж орж ирэхгүй байгаа ч гэсэн яг ажилласны тань хэрээр та бас өөрийнхөө хэр хэмжээгээрээ ч гэсэн ажиллаа хийж олох мөнгөө олж явах юм байна. Ажил төрлийн хувьд бол нэлээд сэтгэл ханамж өндөртэй сар байх болно. Тэгтээ танаас ер нь л ингээд харахад тийм ээ work life balance, ажил амьдралын балансыг маш сайн барих тийм шаардлага угаасаа гарч ирэхээр юм шиг харагдаж байна л да. Энэ нь одоо таны бие ч юм уу, эрүүл мэнд ч юм уу, те эсвэл одоо гэр бүл өөр хүүхэд ч юм уу, танд бас ингээ өөр анхаарах зүйлс арга эрт байх болно. Тэр нь гэхдээ муу зүйлс бол биш. Зүгээр ер нь шаардлагатай. Necessity гэж хэлээд байна л да. Шаардлагатай болохоор. Тэгээд тэр балансаа заавал ингэж барих шаардлага угаасаа гарч ирнэ. За одоо өмнөх саруудад ялангуяа сүүлийн 8 сар ингээл бодоол яваад исэн нэг тийм таны хийхийг хүссэн зүйл байсан бол тэрийг энэ сард бол эхлүүлэхээр харагдаж байна. Энэ сард ер нь ингээд жаахан ийм гатсан байдлаасаа ер нь бол гарна. Гэхдээ ингээд надад харахад жаахан тийм зориг хүрэхгүй байсан зүйл танд байсан юм уу да? Өмнө нь болохоор арай л зориглохгүй, арай л нэг ингээ хийх гэхээр ингэхүү яах вэ? Энэ одоо эрсдэл нь хэр байх юм болоо гэдэг ч юм уу тийм. Яг энэ зөв алхам байх уу гэдэг ч юм уу. Хөрөнгө оруулалт ч юм уу, нэг тийм чухал шийдвэр гаргахаар тийм зүйл харагдаад байна л да. Нэг юм шинэ алхам хийхээр одоо хийж байгаа зүйлээсээ арай нэг өргөжүүлж хийхээр танд нэг ерөн шин санаа байсан. Тэгээд сүүлийн 8 сар, дор хаяж 8 сар энэ талаар нэлээд ингээ бодож явсан байгаа хгүй. Гэхдээ арай л нэг зориг хүрэхгүй байгаад исэн. Тэгээд тэрийгээ болохоор айгу зориглож бас алхам хий гэсэн тийм шийдвэрт бол хүрэх юм байна л да. Тэгээд танд нэг тийм итгэл төрнө. Би ер нь энийг хийвэл болох юм байна, чадах юм байна. Тийм ээ, миний бодож ирсноос илүү бас үр дүн надад өгч जैन. Илүү сэтгэл ханамж надад өгч जैन гэх мэтчлэн зүйлс мэдрээд ирэхээрээ энэ бодож ирсэн ажлаа яг эхлүүлнэ гэж хэлж байна. Тэгээ тийм болохоор бас эрвэс энэ сар дээр гарч ирж байгаа бахалтай ерөнхий энергийн дээр ер нь л зоригтой байж бүтээлч байх хэрэгтэй угаасаа бол байна. Тийм ээ. Тэгээд өөрийгөө ингээд дайчлах хэрэгтэй болох болно. Зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй болох болно. Өөртөө бас шудраг хандах хэрэгтэй гэж юм л да. Бусдад ч гэсэн шудраг хандах хэрэгтэй. Гэхдээ ер нь бол өөртөө шудраг хандж яах эхлээд. За оюутан сурагчид сонсож байгаа бол хэрвээ ямар нэгэн шалгалт шүүлгэнд бэлдэж байгаа бол за тэр шалгалтуудаа бас сайн давхаар харагдаж байна. Ер нь л энэ сар ингээд толгой тарих нэлээд юм сэргэг байх болно. Ямар ч юм бүрхсэн үйлдэл зүйл бол мэдрэгцэнгүй, маш юм сэргэг, амар юм тодорхой. Тэг юмсыг ер нь бол маш тодорхойгоор харж байна л да. Бас юм алсын хараатай ажил төрлөө хийж байгаа хүмүүст ч гэсэн ялгаагүй, оюутан сурагчдын хувьд ч гэсэн ялгаагүй нэлээд тийм алсын хараатай дандаа арийнхаа ингээд цаад алхмаа ингэж бодож хөдөлж байгаа гэж харагдаж байна. Тэгээд одоо жишээ нь цаашдын бүтэн жилийн төлөвлөгөө ч юм уу тий
ер нь бол юмс төлөвлөгөөний дагуу ялангуяа за 10 сар 11 сар болтол нэг энэ одоо эхэлж байгаа зүйл дээрээ ажиллах юм уу да. Тэгээ 10 11 сарын үеэр яг энэ хийж байгаа зүйлийнхээ одоо хийж байгаа зүйлийнхээ үр ашгийг, үр шимийг авч чадхаар харагдаж байгаа байхгүй юу? За Oracle карт авч үзье. Group 1-ийг сонгосон хүмүүсийн маань ажил карьерийн хувьд 5 дугаар сар ямар хүн байхаар байна вэ? Орхигдуулсан дутуу юм юу вэ? Grief буюу одоо харамсал, готрол. Dominance гэдэг чинь давмгайлах гэх юм уу? Dominant байх тийм ээ. Энэ бас доошоо орж гарч ирлээ. Амар сонирм орж ирлээ. Гэтэ энэ өмнө нь ингээд нөгөө хийгээгүй орхисон зүйлдээ болохоор та нэлийн харамсаж исэн юм шиг байна. Өөрөө ингээд хүчтэй зоригтой байж чадаагүй ингээд боломжоо алдсан гэд харамсаж исэн гэх юм уу? Тэг ерөөсөө ингээд тавьж явуулж чадахгүй бас энэ нь таныг зовоогоод байсан баха. Ингэчдэг байж тэ, тэгчдэг байж тэ гэд тийм ээ. Өөрийнхөө ингээд шийдвэр гаргаж чадахгүй, зоригтой байж чадахгүй байснаасаа болоод ийм зүйлд хүрсэн болохоор тэрэндээ ингээд жоохон харамсаад тийм ээ. Ирч хүчээ алдаад байсан юм уу? Гэтэ энэ сард болохоор яг энэ асуудлын ингээ зангилаа бас тайлагдахаар байгаа байхгүй юу? The Star Odd хүзүр гарч ирж байна гэхээр энэ бол одоо та арай өөр юмсыг бас харж эхэлж байна. Илүү энэ өмнөх санаагаа илүү сайжруулад илүү ингээ шинэлэг болгоод бас хэрэгжүүлж болохоор байна. Ер нь бол найдвар одоо тодорч гарч ирж байна гэсэн үг л дээ. Тэгээд бас эхлүүлвэл үр дүнгээ ч гэсэн ер нь сайн авна шүү гэж бол хэлж байна. За ажил төрлийн хувьд бол нэг иймэрхүү байгаа юм байна. Арай жоохон богинохон болчихвоо яач вэ? За хайр дурлалын харилцаан дээр 5 сард ямар хөө байна үзье. Group 1-ийг сонгосон хүмүүсийн маань хайр дурлалын харилцаанд 5 сард ямар хөө байх вэ? Сонгосон хүмүүсийн хайр дурлалын харилцаанд 5 сард ямар хөө байх вэ? Oh my god. За энэ группийг сонгосон хүмүүсийн хувьд болохоор шүү дээ. Амьдралтын шинээр хүн гарч ирж байгаа. Эсвэл хуучин одоо өмнө нь мэддэг таньдаг байсан хүн нь удаан хугацаанд уулзаагүй байсан хүн нь ингээд дахиад амьдралд нь гарч ирж байгаа юм шиг бол харагдаж байна. Тий, удаан хугацаанд уулзаагүй уудсан энэ хүнийг та хараагүй уудсан ч юм уу тийм ээ. Энэ хүнтэй холбоо тогтоогоогүй бас удсан байсан ч юм уу тийм хүн. Тэгээд эсвэл бүр ингэ шив шин хүн ерөөсөө ийм хүн
энэ хүнийг одоо та хэрвээ таньдаг одоо бүр нэг юм шинэ хүн гэхэд бас хэцүү маа. Ер нь жоохон таньдаг мэддэг хүн гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгээд тэгтээ зарим хүмүүсийн хувьд болохоор та тэр хүнийг ийм үйлдэл хийн гэж юусоо бодоогүй байхад танд ингээд ийм romantic gesture, romantic үйлдэл тань руу ингээ хийж хурц ирэхээр байна л да энэ хүн болцоонд урьдаг ч юм уу. Нэг ийм тэрийг амар сүртэй ингэж гаргаж ирэхгүй. Тэгээд гаргаж байгаа үйлдэл нь болохоор амар шулуухан байна. Амар шулуухан ямар нэгэн ийм асуудалгүйгээр айгуу цэвэрхэн smooth ингээ хилчих юм байна л да. Тэгээд зарим хүмүүсийн хувьд болохоор угаасаа X нь ч юм уу өмнө нь харилцаатай байсан хүн нь гэж байна. Энэ хүнтэй болохоор тэгтээ надад бол та ингээ уулзаж харагдаж байгаа байхгүй юу? Болцоонд явдаг ч юм уу. First kiss гэ болцоонд явдаг ч юм уу. Эсвэл хүмүүстэй ингээ хамт бас гадуур явж байхдаа таардаг ч юм уу. Ер нь л ингээл уулзч л харагдаж байна. Хамт ажилдаг, ажлын бас хүн байж магадгүй. За ер нь бол би эхлээд синглчүүдэд нь ярьж байгаа шүү. Энэ хүний бас хандлага нь болохоор нэлээ ингээд нөгөө удаан хугацаанд харилцаа үргэлжлүүлэх гэсэн тийм хандлагатай. Ер нь жоохон intentional тийм ээ, жоохон тийм зорилготой тантай харилцаагаа нэг юм хоёрын хооронд богинохон харилцаа болгохыг гэсэн тийм бодолтой бол биш. Ер нь хамтдаа цагийг гоё өнгөрөөе, гадуур зугаалъя, ойр дуулцсангүй. Ойр дуулцсангүй гинэ. Ер нь буцаад ингээд нийлье гэдэг ч юм уу. Хамт бай, цагийг хамтдаа гоё өнгөрөөе. Гадуур явъя л гэдэг. Гадаа дулаач чинь штэ, гадаа зугаалъя л таа л гэдэг. Парк явж нохоогоо хамт салхилуулъя. Нэг тиймэрхүү юм хэлээд ах юм. Танаас ийм үгүй гэсэн хариулт баг авахааргүй энэ хүн бол. Таныг бол заавал ингээд тим гэж хэлнэ гэж бодож байгаа. Одоо болцоонд ороход тийм ээ таныг заавал тим гэж хэлнэ гэж бодож байгаа. Ямар нэгэн байдлаар кино үзье ингээ гэдэг ч юм уу таны бас дуртай юмыг мэдж байгаа хүн байна. Таныг үгүй гэж хэлэхээргүй тийм зүйлийг угаасаа асууна. Тэгээ үгүй гэвэл баг өргөөд аваа явахаар өөртөө маш ихтгэлтэй орж ирж байна л да. Танд юу өгч чадхаа мэдж байгаа. Тэрийг одоо бас таныг хүлээж аавна, таныг бас дуртай байгаа гэж мэдж байгаа. Тийм хандлагатай байна гэж байна да. За ордуудын хувьд бол нэлээд ийм хүчтэй газар ордууд орж ирлээ. Өхөр, матар, охин тэгтээ одоо жоохон тийм удаан хөдөлгөөнтэй гэмээр тийм хүн юм байна л да. Угаасаа та бас ингэ жоохон хараад хүлээж ийсэн ч юм уу тийм байж магадгүй. Хэрвээ өмнө нь харилцаатай байж байгаа болсон бол та хоёрын хооронд тийм ээ нэг тийм bad blood бол байхгүй тий. Хоорондоо ингэж харилцаагаа өмнө нь дуусгахдаа нэг тийм муухай дуусаагүй. Эсвэл бүр найзууд байсан ч юм уу. Ганц хоёр уулзчаад болоод хэсэг ингээ хугацаа авсан ч юм уу. Нэг тийм хүн байна шүү. Хэрвээ тийм биш бол ер нь л ойр дотны найз нөхөд таньдаг хүмүүс, хүрээлэл дунд чинь байдаг тийм хүн. Ямар нэгэн байдлаар мэддэг хүн, хамт ажилладаг ч хүн байж магадгүй. Тэгэл уулзсан учрыг гадуур зугаалъя гэл ер нь гарч явж энэ 5 сард бол нэлээд их болцоонд явахаар бол харагдаж байна. Дандаа юм гадуур явсан болцоонууд. Гой юм хийгээл, гой газар очиж хооллонд идээл, зугаалаал, парк орол тэгж явж байгаа харагдаж байна да. За энэ бол синглчүүдийн хувьд бол байлаа. Одоо хостой хүмүүсийн хувьд ч гэсэн бас нэг ялгаагүй. Хостой хүмүүс маань болохоор сая сүүлийн 1 сард ч юм уу ер нь ойрын хугацаанд тийм ээ хамтдаа цагийг бас нэг сайн бие биендээ өнгөрөөж бол бие биендээ ингэж өгч хамтдаа цагийг сайн өнгөрөөж бол чадаагүй байсан юм шиг бол харагдаж байна. Бас өнгөрсөнд жаахан асуудлууд хинхнийх нь амьдралд байсан бах, завгүй байсан бах, нэлээд завгүй байсан юм шиг. Тэгээ одоо болохоор цаг зав гараад ирлээ. Миний энэ хийгээд бодож исэн ийм зүйл одоо бүтчлээ болчлоо тийм ээ. Завтай болчлоо. Одоо уулзъя. Одоо хамтдаа цагийг өнгөрөөе гээл. Тэгээл ер нь гарч яваал болцоол эхлэхэндээ. Тийшээ явъя, ийшээ явъя. Одоо ойр дуулцаагүй хийх гой зүйлс зөндөө байна гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү айгүй юм хөнгөн бас юм хөвгчлөлтэй амар гэгээлэг тийм энерги орж ирж байна энэ группээс.
Та хоёрын харилцаа биш дээ. Энэ сард бас нэлээд жоохон юм зузаарна. Хосуудын харилцаа нь одоо улам ингээд цаашаага харилцаа нь гүнзгийрэхээр харагдаж байна. Ер нь бол spark ихтэй байна. Очих гал ингээл асаал тийм ээ. Улам ингээд нэг нэгэндээ татагтаад ингээд сэтгэл нь хоорондоо бас ингээд нийлээд байгаа юм шиг. Надад ихтэй орж ирж байгаа нь болохоор хостой хүмүүс байгаа ч гэсэн энэ хостой хүмүүс бас хосууд болоод нэг удаагүй юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Хосууд болоо за нэг 3 сар л болсон уу гэмээр. Тийм багадаа л ер нь 3 сар ч юм уу тийм ээ. Нэг удаагүй л гэж харагдаж байна. Тэгээд тийм болохоор одоо болохоор яг ингээ харилцаа сэтгэл нь ингээд улам хоорондоо ингээд нийлээд нэг юм сэтгэл мэдрэмж нь нэмэгдээд байгаа тийм үе гэх юм уу? Хайр үүсэж эхлэхээр тийм үе байх болно 5 сар. Бараг ингээ хайртай гэж хиндэ хэлж амжаагүй байгаа ч юм шиг тийм хосууд шиг харагдаж байна. Тэгээд найз нөхөдтэйгөөч танилцуулаад одоо өөрсдийнхөө хүрээлэлдээ нэг нэгээ оруулж байгаа байхгүй юу? Тэгээд ингээ харилцаагаа улам баттгаад улам ингээ гүнзгийрүүлж байгаа мэдрэмж. Бүр юм албан ёсны болгож байгаа тийм мэдрэмж. Бүр амар хосууд болоогүй байсан ч гэсэн ер нь бол ингээд нэг уулздаг, учирдаг тийм ээ. Тим хүн болцоонд явдаг, тим хүн байсан бол энэ сард харилцаа ер нь бол гүнзгийрнэ. Official албан ёсных болно. Хин хиндээ сэтгэлээ илчлэн тэгээд харилцаагаа бас айгүй юм дотн болгоод алхамаар ч гэсэн ингээд улам явандаа дотн болоод нэг юм гоё үргэлжлүүлж ийн л гэж хэлэх юм байна да. Их л гоё мэдрэмж орж ирлээ. За, Oracle card авч үзнэ. Нэгдүгээр группийг сонгосон хүмүүсийн хувьд 5 дугаар сард хайр дурлалын харилцаа нь ямар хөө байхаар байна вэ? Playfulness харин тийм ер нь бол ийм хөгжилтэй having fun тийм ээ дотн болоод to recapture romance, allow your inner youthful spirit of fun to shine. Дахин ийм романтик байдлыг авч мэдрэхийн тулд өөрийнхөө ийм дотоод залуухан хүнээ сүнсээ гаргаж ирж ингэж хөгжилтэй байлгаарай л гэсэн утгатай юм уу та. Тэгэхээр түрүүний хэлсэнчлэн нэлээд юм хөгжилтэй, нэлээд юм гадуур зугаалж явсан тийм ээ хамтдаа цагийг гоё өнгөрөөсөн хостой ч хүмүүсийн хувьд, синглч хүмүүсийн хувьд нэг хүн гарч ирээл дагуулаад явах нэ ер нь бол. За тийм байлаа. Энэ бол гоё гарч ирлээ шүү. За одоо хувь хүний хөгжлийн хувьд ямар хуу байхаар байна бэ? За тэрийг энэ хурцгаар үзье дөө. Нэгд гар явсных. Групп 1-ийг сонгосон хүмүүсийн хувьд 1-р сар хувь хүний хөгжлийн хувьд ямар хуу байхаар байна вэ? Ингэж юм л да. Хайрс одоо юу гэдэг өмнө нь ингээ болж бүтээгүй байсан харилцаа ч юм уу тийм ээ. Тэндээс болоод нэг юм авсан шарах мэдэрсэн зүйлс таныг ингээд жоохон триггердэж өмнөх таны асуудлуудыг гаргаж ирсэн ч юм уу. Тиймэрхүү зүйлс бол байсан байгаа хгүй юу. Дандаа нэг юм таны сүүдэртэй талыг харуулсан, таны токсик зан хандлагыг ингэж гаргаж ирж харуулсан тийм үйл явдал бол
За нэг сүүлийн 2-5 сарын дотор бол болсон. Гэтэ одоо болохоор та бол нэлээд ийм дэжгүй сууж байна. Одоо болохоор энэ бүхнийг ингэж бодоод тийм ээ. Ялангуяа энэ 5 сард бол энэ бүхнийг бодоод эндээс болж шаналж зовоол өөрийгөө зовоогоод байх юм бол бас алга. Ягаад тэгэхээр та өөрийнхөө энэ сүүдэртэй талаа бас ойлгоод харсан байгаа хгүй юу? Танд ингээд нүдний ч өмнө ил тавиад өгсөн тийм ээ. Энэ чиний асуудал шүү. Ийм зүйлс амьдралд чинь болохгүй байна чи. Ийм зүйлсээс болж сэтгэл чинь шархалж өвдсөн шүү гэдгийг ингээд шууд ингээд дэлгээ харуулсан гэж юм л да. Тэгэхээр ойлгочхоор угаасаа за би чинь ийм л байсан юм байна да. Гэт ойлгочихж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингээд өмнөх юм шарах өвдөлтүүд нь багасаад ирдэг. Тэгээ ингээд багасаж ирээд өөрийгөө ойлгоод хүлээн зөвшөөрөөд ер нь бол маш юм уурсгалаараа явж байна. Тэгээд hanged man юуг илэрхийлдэг вэ гэхээр ингэж бодож бясалгаж өөрийгөө хийж эдгэж байгаа процессыг илэрхийлдэг байхгүй юу ер нь бол. Тэгээд нэг хүн болгонд тийм ээ яг ийм шархалж зовсны дараа өөрийгөө ингэж эдгэх өөртөө юу тохиолдоод ямар зүйлс ингэ болоод өөрт нь ямар асуудал байна. Ингээд ер нь амьдралд юу болсон юм? Юунаас болж би ингэж зовж шархалсан гэдгээ ойлгох нэг тийм шаардлагатай хугацаа бол байдаг тийм ээ. 5 сар бол таны тэр хугацаа байх болно. Юмс маш тайван байх болно. Сэтгэл санааны хувьд. Тэгээд та өөрийнхөө сэтгэл санааг маш тайван байлгах нь угаасаа. Нилээн ингэж бясалгаж, бодож, тунгааж тэгээд өөрийгөө ойлгоод, өөрийгөө хүлээн зөвшөөрөөд, энэ бүх зүйлсийг хүлээн зөвшөөрөөд тэгээд өөрийгөө эдгэж байгаа тийм процесс харагдаж байна. Энэ бол маш гоё нэрэг байна. За Oracle карт авч үзье. Тавьж явуулж чадахгүй байсан зүйлсээ бол тавьж явуулж байгаа байхгүй юу? Одоо өнгөрсөнд бас тавьж явуулж чадахгүй байсан дурсамжууд, харилцаанууд гэдэг ч юм уу. Ялангуяа энэ нэг харилцаа болж бүтээгүйгээс болоод та бас жоохон бүр амар сэтгэл шархалсан гэхээсээ илүү ер нь л ингээд өмнөх шарахыг чинь хөндцөн юмудаа л гэж харагдаад байна л да. Энэ хүн бол нэг юм асуудал танд авчирсан тийм харилцаа болж бүтээгүй л гэж хэлээд байна. Өнгөрсөн тавьж явуулж чадахгүй байсан зүйлсээ бол тавьж явуулна. Ер нь бол өөрийгөө чөлөөлж гин шүү. Амьдралаасаа хэрэггүй зүйлсээ бол гаргаж хайж гин. Групп нэгийг сонгосон хүмүүсийн хувь хүний хөгжлийн хувьд 5 сарын хувь ахаар юм вэ? Night mischief. За night буюу шүн гэсэн карт доошоо гарч ирсэн. Mischief буюу mischief гэхээр дүрсгүүцэн байдлыг бол хэлж байна. За бас доошоо гарч ирсэн. Тэгэхээр ингэж хэлж байна. За night доошоо гарч ирж байна гэхээр тийм ээ. Шүн дуусаад өдөр өглөө болж шинэ өдөр эхэлж гин гэсэн утгыг л надад хэлж байна л да. Тэгэхээр өмнө нь болохоор түрүүний хэлсэнчлэн сүүлийн хэдэн сар бас юм нэг л юм харанхууд байгаад байсан юм шиг мэдрэмж бас авсан бах. Өөрийнхөө юм харанхуу, өөрийнхөө сүүдэртэй талтайгаа нүүр тулаад тэрэн дээрээ ингээ ажиллаад тийм ээ өөрийгөө ингээ ойлгоод явж исэн бол одоо ер нь бол тэр бүхнээсээ ингээд гараад 5 сард бол шинэ өдөр эхэлж байгаа юм шиг. Тийм ээ бүх зүйл шинээр эхэлж байгаа юм шиг их тийм хөгжилтэй цагийг бас гоё өнгөрөөсөн тиймэрхүү сар бол байхад байгаа байхгүй юу. Тэр нь таны хувь хүний хөгжилт ч гэсэн мэдэгдэнэ. Mischief доошоо гарч ирж гин гэдэг болохоор та бас ингээд not fooling around тийм ээ алдаа дутагдал гаргаж ингэж явахгүй байна л да. Одоо өөрийнхөө алдаа дутагдлаа эсэргээр ойлгоод ер нь бол юмсыг байгаагаар нь хүлээж аваад маш юм тайван, маш юм mature төлөвшсөн тийм ээ юмыг ингээ сайн ойлгож авч байгаа тийм нөхцөл байдалтай.
бясалгасан юм шиг тийм нөхцөл байдалтай л байх юм байна гэж харагдлаа. За 5 дугаар сар бол ерөнхийдөө ийм байлаа. Манай групп нэгийнхний маань хувьд бол бас гоё сар болж өнгөрөхөөр бол харагдаж байна. За тэгээд та бүхэн тэгээд дараагийнхаа уншлагаар уулзцгаая. Баяртай. За одоо бүгдийн 2 дугаар группийнхаа уншлах руу орцгоё. 2 дугаар группийнх маань энэ тарантула гэсэн хөзрийг сонгосон байгаа. За энэ хөзрний утга болохоор бас нэлээд сонирхолтой. Ер нь ийм амьдралынхаа чухал шийдвэрийг гаргах мөчтөөр ирсэн байгаа энергийг илэрхийлдэг. Тэгээд ийм нэлээд тайван, хүлээцтэй, төвчээртэй. Тэгээд яг ийм өөрийнхөө дотоод дуу хоолойгоо сонсоод, тийм ээ, тэгж байгаад ингэ шийдвэрээ гаргах шаардлагатай, маш юм мэдрэмжтэй байгаа тийм энерги байгаа хгүй юу. Тэгэхээр бас өөрийнхөө дуу хоолойг сонсч иж нэлээд ингэ мэдрэмжээ сайн сонсч иж шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн мессежийг бас илэрхийлж байгаа байх гэж бодож байна. За тэгтээ уншлаган дээр нь гарч ирэх байхаа хөзрийн утга. Эхлээ бүгдээрээ ажил төрөл, тийм ээ, ажил карьер ямар хөө байх нь вэ гэж үзнэ 5 сард. За групп 2-ыг сонгосон хүмүүсийн маань 5 дугаар сарын ажил карьер нь ямар хөө байхаар байна вэ? Сурлага хөдөлмөр ажил карьерийн хувьд ямар хөө байхаар байна вэ? За нэлээх мессежтэй байх чинь хөзрөө хольж явах хооронд л баах юм хэлж байна. За нэлээд ачаалттай байх нэ, нэлээд ачаалттай. Тэгээд амар юм завгүй ачаалттай, тийм ээ, асуудалтай байгаагаасаа болоод нөгөө ингээд тэр ийм ажлын одоо майндсет, тийм ээ, ажил дээр ч юм уу хэцүү байгаагаасаа болоод нэг тэрийг тэндээсээ ингээ гарах зорилготойгоор гарч явж ууж байгаа юм шиг харагдаад байгаа хгүй юу? Тэгэд энэ ажлын ачаалал ер нь бол нэлийн хэцүү байх болно. Одоо ингээд бүр амар их ачаалтай, амар хөрсөлдөөнтэй, тэгээ нэлийн ийм олон хүнтэй ингээд маргалтаж муудалцаад байгаа ч юм шиг бас тиймэрхүү энерги. Них өрсөлдөөн гэхээсээ илүү маргалтаж муудалцаал ёо ямар хэцүү юм бэ гэдэг байгаа юм уу да. Одоо нөгөө нэг бичиг баримт Монголд авах гэж бас нэлийн олон тийшээ заалгаж хэрүүлэх хэрэгтэй болдог гэдэг да. Нэг тиймэрхүү энерги байгаа аахгүй юу яг үндэ. Хүмүүстэй ингээ хил амаа олцох гэж айгу зовж байна. Яг ингээд амаараа ажиллаа хийдэг хүмүүс юм уу гэмээр бас харагдаж байна л да. Тэгэхээр айгу их юм утсаар ирж эсвэл имэйл бичиж ч юм уу онлайнаар ер нь ингээд ажиллаа ингэж хийдэг хүмүүстэй их харьцдаг хүмүүс аахгүй юу. Тэгээд тэндээ та өөрөө жоохон ядраад байна. Хүмүүстэй хил хамаа ололцохгүй ядраад байна. Тэгээ хүмүүсийг бас ингээд нэлийн загинж байгаа юм шиг бас харагдаж байна. Шулуухан юм хилээл бас өөрийнхөө нөгөө юм тайван байдлаа эндээс болоод алдаад байгаа байхгүй юу. Та өөрөө айгүй юм тайван баймаар байдаг тийм ээ. Бүтээлч баймаар байдаг. Гараасаа юм гаргамаар байдаг. Тэгээд ажиллаа хийхдээ бас юм эрч хүчтэй тайван, productive, бас сэтгэл ханамжтай хиймээр байна гэж хэлж байна. Тэгтээ тэр нь юусоо ингээ болж өгөхгүй байна л да. Ер нь бол болж өгөхгүй байна. Хүмүүстэй харьцахад ер нь бол хэцүү байна. Ялангуяа та хамтарч ажилдаг нэг хүнтэй бол эмэгтэй ч юм уу, эрэгтэй ч юм уу. Тэр хүнтэйгээ бас ингээд ойлголцохгүй байгаа байхгүй юу? Таны хамтарч ажилдаг нэг хүн байна. Ер нь хамтрагч шиг ажилдаг. Байнга харьцах хэрэгтэй болдог.
Тэр хүнтэй ерөөсөө ойлголцохгүй нөгөө хүн нь бас ингээ өөрийнхөө зүтгээд байдаг нэг тийм зантай. Өөрийнхөө зүтгээл дайрал ерөөсөө юм боддгүй мүү гэмээр тарих толгойн ажилтгүй мүү энэ нэг юм нэгэд ингээ уурлаад байгаа юм шиг. Ер нь бол жоох ууртай. Уурн гэхдээ амар юм гал энергитэй уур биш тийм ээ. Нилээн юм хурц үхтэй, хатуу үхтэй, шаардлага тавьсан тиймэрхүү ууртай байгаа хгүй юу? Эн чинь ийм байх ёстой байдیں۔ Яагаа ингэж хийхгүй байгаа гээд байгаа юм уу да. За тэгээд хэцүү байна л да. За мөнгө төгрөгийн хувьд бол уул нь бол та бүхэн өөрсдөө бас ингээ хураацсан юм хийцэн хүмүүс байгаа хгүй юу. Гэхдээ энэ сард мөнгө олж байгаа мөнгө нь танаас ингээд амархан гараад байна. Яагаа гараад байна гэхээр та өөрөө жоохон ингээ хямраад тийм ээ. Ажилласаа болоод жоохон хямраад гарч явж жоохон уух гэдэг байгаа хгүй юу. За ер нь цагийг гоё өнгөрөө юу би хэцүү байна. Ерөөсөө өөрийнхөө ингээд нэг юм стрессээ тайлах юм надад хэрэгтэй байна гэд заавал уух биш ч гэсэн стрессээ тайлъя гэж бас өөрийнхөө хүсэж байгаа зүйлээ хий гэж юм л та. Тэгэхээр тэрэнд бас мөнгө хэрэгтэй болоод идэг тийм ээ. Гэхдээ тэндээс л ганцхан та таашаал аваад байгаа болохоор одоо бас өөр арга байхгүй байгаа юм да гэмээр. За тэгээд тийм хүмүүстэй санаа нийлэхгүй байна л да. Хүзрийн хэлж байгаагаар болохоор биш үү. Ер нь бол тайван хандаарай. Өөрийгөө ингээд тайвшруулах зүйлсийг хийгээрэй. Заавал одоо мөнгөндөө гороохгүйгээр тийм ээ бас өөрийнхөө дуртай зүйлээ ер нь бол хийгээрэй. Өөртөө мөнгөө зарцуулаарай гэж бол зөвлөж байгаа юм шүү. Тэгэхгүй бол бас нэлээд стресстэй байгаа байхгүй юу? Энэ бол бас нэлээд стресстэй ажлаас болж стресстэй байгаа гэсэн тийм хүзэр гарч ирсэн. Тэгэхээр энэ стрессээс өөрийгөө яаж бас гаргах вэ гэдэг тал дээрээ та өөрөө өөр дээрээ ажиллах хэрэгтэй байх юм байна шүү гэж бол сүзэр сануулж байна. За энэ дээр Oracle авч үзье. Group 2-ыг сонгосон хүмүүсийн маань хувьд 5 дугаар сард ямархуу байхаар байна вэ? Ажил карьерийн хувьд 5 дугаар сард ямархуу байхаар байна вэ? Possibilities доошоор гарч ирж байна. Running possibilities буюу боломжууд, free spirited, adventure, risk, адал явдал, эрсдэл, эрх чөлөөтэй сүнс, running буюу зогтож байгаа тийм ээ, ghosting, disappearing, алга болж байгаа, invisible, харагдахгүй, зөгтөхгүй байгааг илэрхийлж байна. Тэгээ энэ бол сая доошоо харж гарч ирсэн. Нөхцөл байдал, одоо ажлын энэ нөхцөл байдал иймэрхүү байхад эндээс угаасаа одоо өөр боломж бол та харахгүй байна гэж хэлж байгаа байхгүй юу? Өөр боломж бас угаасаа харагдахгүй байна тийм ээ. Ер нь бол нэг ийм л байх гээд байгаа. Ийм л байхаас өөр аргагүй болчиход байдаг. Бичиг цаасны ажилдаа зуралддаг хүмүүс бол ялангуяа эннээс өөр арга байхгүй гэж бас хэлээд байна л да. Тэгээ тийм болохоор одоо энэ ажлын стресснээсээ та өөрөө зүхтаад тийм ээ өөрийг одоо юм зүхтах тийм арга хэмжээ өөртөө ингээ авах гэдэг байгаа байхгүй юу. Тэр нь яах вэ гэхээр нэгт mentally тийм ээ тарих толгоо mentality өөрөө ингээд нөхцөл байдлаас ингээ зүхтах гэж ажлын ачааллаас зүхтах гэд өөрийгөө жоох ингээ хаах гэдэг. Юм бодохгүй байхыг хичээх гэд тийм ээ толгоогоо хоослох гэж хичээгээд хүний тархич өөр айгу ухаантай шүү дээ. Тэгээд юм хум мартах ч юм уу тийм юм хум мартаад байгаа ч юм шиг нэг тиймэрхүү байдал ажиглагдаж магадгүй шүү. Тэгэхээр энд таныг юу сануулад байна вэ гэхээр өөртөө сайн цаг гаргаарай. Өөр дээрээ анхаарад өөрийнхөө энэ mental health дээрээ тийм ээ оюун ухаан дээрээ сэтгэл санааны байдал дээрээ ер нь сайн анхаараарай гэж бол сануулж байгаа юм байна. За ер нь бол ингэж хэлж байна шүү. Сайн анхаарах хэрэгтэй өөр дээрээ. За
Ажил карьер ийм байлаа. За бас стресстэй харагдаж байна. Стрессээс гарах талаар гарах арга замыг сайн хайх хэрэгтэй. За одоо бүгдээрээ харилцаа, хайр дурлал ямар байх нь вэ гэж үзье. Энэ хүзрүүг барьж авт юм болов уу? Нэг барьж авъя гэж бодоагүйсэн. Өөрөө гар яваад ах юм да. Групп 2-ыг сонгосон хүмүүсийн 5 дугаар сард хайр дурлалын харилцаа нь ямар хувь байхаар байна вэ? За манай синглчүүд бол ер нь яг л сайхан синглэр ил харагдаж байна да. Тийм. Гэхдээ энэ бол by choice. Та өөрөө сонгоод сингл байгаа гэж хэлж байна шүү. Энэ бол таны сонголт. Та одоо ямар ч шалтгаан бодож исэн бай. Эцэс таныг гих хүмүүс бол зөндөө байгаа. Тийм ээ. Та өөрөө одоо хүсвэл харьцъя гэж хүсвэл тань руу одоо зөндөө л хүмүүс бичдэг. Зөндөө л хүмүүс тантай харьцах гээд тантай холбоо тогтоох гэж хичээдэг. Гэхдээ таны сингл байгаа шалтгаан бол та өөрөө л сингл байгаа гэж бол хэлж чинь хүзэр. Гэхдээ энд болохоор бас нэг жоохон юм шийдэж чадаагүй мэдрэмжүүд гэх юм уу? Тавьж явуулж чадаагүй мэдрэмжүүд, сэтгэлээсээ тавьж явуулж чадаагүй хүн, өмнө нь ингээ хайртай байсан хүн гэсэн ийм асуудал бол угаасаа байна л да. Тийм болохоор энэ хүнийг бүрэн мартаж, бүрэн өөрийгөө та бас эдгэж чадаагүй байгаа болохоор бас нэг хэлж байгаа юм нь одоо та өөр хүмүүстэй ингээ уулзсан ч гэсэн тэр таны өмнө нь сэтгэлтэй байсан хүнтэй бас харьцуулахдаггүй байгаа юм шиг санагдаад. Тэр хүн л биш бол гэл ерөөсөө ингээд сонирхол буураад та өөрөө ер нь бол тоохгүй байгаа байхгүй юу? Өөр хүн таны амьдралд гарч ирэхээр. Тэр 5 сард бол энэ бол үргэлжлэнэ. Тийм ээ? 5 сард энэ бүхэн үргэлжлэнэ. Гэхдээ та ингээд сэтгэлээсээ энэ бүхнийг тавьж явуулаад өөрийгөө ингээд сэтгэлээсээ өмнөх юм хуучин асуудлуудаа чөлөөлөөд өөрийгөө эдгэх гэж бол үнэхээр хичээж байна. Үнэхээр одоо өөр дээрээ ажиллаад бас хичээж байна. Энэ бол бас мундаг байна. Тийм ээ, сайн байна гэж бол хэлэхээр байна. Гэхдээ амар юм сэтгэлийн шархвал шинхэн гэдэг ч юм уу. Бүр амар шинхэн биш ч гэсэн эдгрээд нэг удаагүй байгаа. Шинээр амьдралдаа хүн оруулж ирэх цаг нь бас танд болоогүй байна гэмээр харагдаж байна л да. Арай болоогүй байна, тийм ээ. Одоо хүний сэтгэлд нэг юм орон зай үүсэх хэрэгтэй байна да, тийм ээ. Одоохондоо тэр орон зай арай үүсч амжаагүй байна. Дөнгөж энэ асуудлаас өөрийгөө ингэж гаргаж ирж байгаа. Өөр дээрээ яг ажиллаад явж байгаа. Өөр дээрээ анхаарал явж байгаа, тийм ээ. Сэтгэлийн шархаа эдгэх гээд явж байгаа гэж хэлж байна. Харьцангуй өмнөх хэдэн саруудыг бодвол за доотл нь 10 сарын турш юм байсан. Тэгээд өмнөх хэдэн саруудыг бодоход болохоор та ингээд нэлээд нээлттэй болсон байгаа хгүй. Өмнөх энэ саруудад бол бараг бүтэн жилийн турш ч юм уу. Доотл нь л жилийн хугацаа харагдаж байна л да. Энэ хугацаанд бол бас үнэхээр хэцүү байсан, сэтгэлийн шахтай байсан, нэлээд ингээд зовж исэн. Тэгэд одоо болохоор арай ингээд нээлттэй болж эхэлж байна. Хүмүүстэй ингээ харьцаад, хүмүүстэй бичээд ч юм уу те.
арай нэг ингээд нээлттэй өөр хүмүүс бас ингээд жоохон сонирхож хараад явж байгаа гэж бол хэлж байна. Тэгсэн ч гэсэн ингээ үе emotional болоод идэг тийм ээ. Сэтгэл хөдлөл ингээд үе бас хүнд байгаад идэг. Хүнд мэдрэмжүүд та мэдрээд идэг. Энэ нь ингээд нэг тийм жоохон тийм гунигтай. Тэгснээ нэг л тийм итгэл найдвараа бас жоохон алдаад байгаа мó да гэмээр. Итгэл найдвараа алдж гин гэдэг нь одоо хайранд итгэх итгэл ч юм уу, одоо хүнтэй суун гэдэгтээ итгэх итгэл ч юм уу тийм ээ. Бас нэг жоохон энэ байдлаараа би хүнтэй суух юм болов. Ер нь л юу болоод байна да гэсэн нэг тийм гутран гүйцэл бас байгаа хгүй юу энд. Гэхдээ ерөнхийдөө бол өөрийгөө эдгээгээд явж байгаа гэж бол үзүр хэлж байна. За энэ дээр Oracle үзүр авч үзье. Угүй Oracle үзрөөс өмнө би ч уулын эхлээд нөгөө сая бол single хүмүүстэй л ярьлаа шүү дээ тийм ээ. Хостой хүмүүсээ бол унших хэрэгтэй байгаа. За хостой хүмүүсийн хувьд. Хостой хүмүүсийн хувьд болохоор нэлээд удаан хостойгоо хамт байсан хүмүүс юм шиг бол харагдаж байна. Нэлээд удаан хамт байсан. Тэгээд ер нь бол харилцаа нэг янзаараа л байсан. Нэг янзаараа байгаа л байгаа тийм ээ. Тэгээд бас ингэ жоохон хоорондын харилцаа нь унтраад байгаа ч юм шиг өмнөх шигээ ингээд хайр халамж ч юм уу сэтгэл оч тиймэрхүү зүйлс ингээд мэдрэх нь багассан юм шиг харагдаад байна л да. Гэхдээ энэ нь болохоор хайр байхгүй гэсэн үг бол биш. Харилцаа ер нь жоохон унтарсан байгаад байна гэж бол хэлж байна. Тэгэхээр энэ харилцааг сэргээхийн тулд бол энэ сард ер нь бол ажиллах хэрэгтэй харилцаан дээрээ. Нөгөө хүнтэйгээ хамт хоёулаа. Тэгээд танд бас харилцаан дээрээ ажиллая, одоо өөр ямар нэгэн зүйл хий гэсэн нэг юм санаанууд байгаа хгүй. Та бол ер нь энэ тал дээр нээлттэй байх болно. Тэгэд энийг бас хэрэгжүүлэх хэрэгцээ бол байгаа юм байна. За нэг жоохон хостой хүн дээр гээд нэмэлтээр асуух юм бол 5 сард 2 дугаар группыг сонгосон хостой хүмүүсийн хувьд харилцаа яахаар байна, ямар байхаар байна. Тэгэхээр ингэж байгаа хгүй юу? Харилцаагаа ингэж жоохон сэргээе тийм ээ. Хамтдаа өөр зүйлсийг хий, ийш тийшээ явъя, гадуур дотор явъя, болцоонд явъя гэдэг ч юм уу. Ер нь ингээ харилцаагаа сэргээх юм хандлага, үйл хөдлөл, хичээл зүтгэл гаргаад ирэхэд бол энэ харилцаад ороо сэргээд босоод ирнэ. Тийм. 5 сард бол та хоёрын харилцаа сэргэх бүрэн боломжтой байх болно. Ямар ч асуудалгүй энэ дээр бол. Яах бол ийх бол гэж бодохч тийм зүйлхүүгээр маш юм тодорхой хэлж байна. Ер нь харилцаа маш гоё болноо. Тэгээд хостой хүмүүсийн хувьд энэ харилцаа 5 сард бол маш тогтвортой байх болно. Буцаж ингэж сэргэж асахаар байна. Сэтгэл хангалуун байхаар байна бас. Тэгж хэллээ. За Oracle card авч үзье. Тавдугаар сард 2 дугаар группыг сонгосон хүмүүсийн харилцаа, хайр сэтгэлийн харилцаа юм байхаар байна. Direction. Тэгээд balance. Direction буюу чиглэл тийм ээ. Тэгэхээр ийм тодорхой чиглэлтэй явж байна л да. Single хүмүүсийн хувьд ч гэсэн, хостой хүмүүсийн хувьд ч гэсэн харилцаа ингээд тодорхой чиглэлтэй байх болно. Single хүмүүс болохоор өөрсдийгөө бас ямар чиглэл рүү хаашаа явж байгаа вэ гэдгээ бас сайн ойлгох болно гэж хэлж байна. Тэгэхээр одоо өмнөх сэтгэлийн шархаач эдгээгээд тийм ээ өөр харилцаануудад илүү нээлттэй болоод бас ингээд далавчаа дивэд яг нэг зүг рүү явж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо болохоор та юу хүсэж байгаагаа бас мэдж байна. Өмнөх харилцаанаас ялангуяа энийг маш сайн ойлгосон баг. Өмнөх сэтгэлийн шархаасаа юу хүсэж байгаа вэ? Ямар харилцаанд баймаар байгаа вэ?
ямар хүнтэй би баймаар байгаа вэ гэдгийг маш сайн ойлгож мэдэж авсан. Тийм болохоор явах зам, чиглэл, харах нүд хүн гэдэг ч юм уу энэ бол маш тодорхой байх болно. Хостой хүмүүсийн хувьд болохоор харилцаа нь тогтвортой бас юм маш тодорхой байх болно гэж хэллээ. За ийм байлаа. Тэгвэл одоо хувь хүний хөгжил талаас 2 дугаар группийнхан маань ямар байх нь вэ? За тэрэн дээр энэ хүчрийг авах юм байна да. Групп 2-ыг сонгосон хүмүүсийн хувь хүний хөгжил нь 5 дугаар сард юмрхуу байхаар байна. Ингээд харахад бол ер нь л өөр дээрээ бас сайн ажиллаж байгаа гэж бол хэлэхээр байна. Өөр дээрээ сайн ажиллаж байгаа. За тэр нь яагаад вэ гэхээр тийм ээ өмнө нь бас ингээд нэг юм жоохон өөрийгөө ингээд нэг зүйлд ингээд хүлцэн тийм ээ тэгээд яг тэр хүлээстэй зүйл дээрээ нэлээд удаан ингээд гатсан байдалтай байсан юм уу гэмээр харагдаж байгаа байхгүй юу? Нэлээд удаан гатсан байдалтай байсан. Бас нэг юм жоохон бусдыг буруутгах үзэл ч юм уу байсан юм шиг харагдаж байна шүү. Яг юмсыг ингээд тодорхой харахгүй байсан гэж байгаа байхгүй юу? Буруу зүйлд заавал тэр нь одоо буруу байх шаардлагатай биш л дээ. Гэхдээ өмнө нь ингээд таны бодож исэн нэг юм perception тийм ээ юмыг харах өнцөг үзэл суртал. Тэр ингээд жоохон солигдох тийм шаардлагатай болсон юм байна л да. Юмыг за энэ сард болохоор юмсыг яг байгаагаар нь харах хэрэгтэй. Маш тийм юм боддоор нь реалистик байдлаар нь. Тэгэхгүй болохоор нэг юм фэнтези өөрийнхөө нэг жоохон төсөөлөлтөө өөрийнхөө дэлгүүлүүдээ өөрийнхөө юм мөрөөдөлтөө ч юм уу ингээ автаад тийм ээ эндээсээ гарч чадахгүй өөрийгөө жоохон зовоогоод байна. Ер нь тийм хандлага бол байна. Үе ингээл нэг юм мөрөөдөөл арай нэг өөр амьдрал, арай нэг өөр ертөнц ч юм уу те. Тэр ертөнцөд болохоор таны хүссэн юм болгон байгаа тийм ертөнцийг ингээд жоохон бодоод идэх юм шиг. Гэхдээ бодит байдалтайгаа ингээд нүүр тулах шаардлага бол байгаа байхгүй юу? This is how it is. Энэ бол ингээл юусэн амьдрал. Ингээд нүүр тулж юмсыг боддоор харахаас өөр арга байхгүй гэдгийг бол сануулж байна л да. Тэгэхгүй болохоор та энэ бодолтой өөрийгөө ингээд жоохон хүлээд тэгээд эндээсээ гарч чадахгүй гацаад ахаар өөрийгөө эдгэж чадахгүй байгаа байхгүй юу? Харамсалтай ингээд бас жоохон өөрийгөө зуураад зүгдээд өөрийнхөө харамсалтай. Тэгэд энийг ойлгоод ирсний дараа тийм ээ юмсыг боддоор байгаагаар нь хүлээж аваад ойлгоод ирсний дараа болохоор сэтгэл шархалхаа шаналж зовхоо бол болно. Илүү ингээ ирч хүчтэй болох болно. Танаас бас олон зүйл гарна гэж байна. Тэр нь ийм бүтээлч байдлаар танаас олон зүйл гарна. Гараас их юм гарна. Ирч хүчтэй болох болно. Тэгээд ингээ цаашдаа амьдралын бас нэг юм шат ахих тийм процесс явагдах юм байна. Тэгэхээр эцэст нь юуг хэлээд байна вэ гэхээр өөрийгөө ингээд энэ бүхэнд хүлээд авахаар тийм ээ та өнгөрснөөсөө суралцахгүй алдаа дутагдлаа ойлгож өнгөрснөөсөө ингээд яг сурах ёстой хичээлээ суралцахгүй өөрийгөө ингээд хаагаад байгаа гэсэн утгатай байгаа байхгүй юу?
Эннийхээ учрыг ингээд тайлаад ирэхээр юмс маш тодорхой болоод илүү ирч хүчтэй, илүү амьдрах урамтай болно. Сэтгэл санааны байдал ч гэсэн маш сайн дээрдэнэ. Тэгэхээр энэ 5 сард өөрийнхөө яг нэг юм байгаа нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээж авах гэсэн ийм хүрээнд өнгөрсөнд алдаа дутагдлаасаа суралцаад тийм ээ. Тэгээд нэг өөр дээрээ ажиллах хэрэгтэй мэн шүү. Ер нь л өөр дээрээ сайн ажиллах хэрэгтэй гэж бол дахин хэлж байна. Өмнө нь бас юусаа ажиллахгүй байсан гэсэн утгатай бол биш л тийм. Гэхдээ улам илүү ажиллахаа бас шаардлагатай гэж хэлж байна. За, Oracle card авч үзье. Group 2-ыг сонгосон хүмүүсийн хувьд хувь хүний хөгжлийн тал дээр 5 дугаар сар тиймэрхүү байхаар байна. Anticipation болохоор ер нь бол хүлээлттэй. Хүлээлт. Ингэндээ тэгэндээ гэсэн бодол. Энэ нь ингээд доошоо хараад гараад ирлээ. Тийм, тэгэхээр энэ бас түрүүний энэ дээр гарч ирсэн зүйлсийг хэлж яана л да. Яг нэг юм өөрийнхөө төсөөлөлтөй автаа тийм ээ. Өөр амьдрал мөрөөдөөд байгаа ч юм шиг нэг тиймэрхүү хандлагатай ажиглагдсан да. Тэгэхээр өөрийнхөө энэ хүлээлтээ ер нь бол тавьж явуулах хэрэгтэй юм. Та бас өнгөрсөнд болсон зүйлсээс ч юм уу эсвэл одоо өөрийнхөө амьдралдаа ч юм уу яг нэг үр дагаврыг хүлээсэн, яг нэг үр дагаврыг л зөвхөн ингээд хараад яваад байгаа бол тэндээсээ өөрийгөө ингээд гаргах хэрэгтэй. Заавал юмс яг таны бодсон шиг, яг таны хүссэн шиг байх албатай бол биш шүү. Энд ч одоо амьдрал чинь албаар бидний хүссэн юмыг бас өгөхгүй байж иж хичээл заах гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ өөрийнхөө өөртөө тавьсан хүлээлтээ бас суулалж чөлөөлөөрэй гэж бол сануулж байгаа юм байна. За, ингээд 5 дугаар сарын уншлагаа дуусгая. За, YouTube-에 орж ирж сонссонд бол маш их баярлалаа. Тэгээ та бүхэнтэйгээ дараагийнхаа уншлагаар уулзцгаая, баяртай. За, одоо бүгдээрээ 3 дугаар группийнхаа уншлах руу орцгоё. 3 дугаар группийнхан маань энэ Scorpion буюу хилэнц гэсэн хөзрийг сонгосон байгаа. За, хилэнцийн энерги болохоор нэлээд юм ирч хүчтэй, маш passionate, тэгээд зорьсон зорилгынхаа төлөө маш тууштай явж чаддаг. Ганцаараа байх хандлагатай байдаг, цөөхөн найзуудтай байх хандлагатай байдаг. Өнгөрсөндөх асуудалдаа бас нэлийн анхаарах гад байдаг хандлагатай. Тэгээд ер нь бол өөрийгөө илэрхийлж, яг мэдрэмжээ илэрхийлж гаргаж өөрийгөө эдгэх бас бусдад эдгэрэх тийм боломжийг олгож өгөх хэрэгтэй гэсэн ийм энерги байна. За, тэгээд бүгдээрээ одоо ажил, карьерийн хувьд ер нь 5 дугаар сар ямар хөө байх нь вэ гэдгийг харъя. За, Scorpio хөзрийн утга нь бас гарч ирэх байх. Уншлагын явцад групп 3-ыг сонгосон хүмүүсийн маань 5 дугаар сард ажил, карьерийн хувьд хэр байх нь вэ? Амьдрал. Ажил, карьер, сурлаг хөдөлмөр. Групп 3-ыг сонгосон хүмүүсийн хувьд хэр байх нь вэ? Knight of Wands. King of Cups. Three of Cups.
За энэ сард гадагшаа явах ажил хөөцөлдөх хүмүүс байвал ер нь бол нэлийн бүтэмжтэй байхаар байна л да. Гадаад дотоод явах ажлууд эсвэл аялал зугаалахаар явах ийш тийшээ нэлийн их аялж явахаар бас харагдаж байна. Томилолтоор ч юм уу тий. Ер нь ажил төрөлтэй холбоотойгоор сургууль соёлд ч явах гэж байгаа хүмүүс байвал одоо гадагшаа явах асуудлаа хөөцөлдөхөд бас нэлийн бүтэмжтэй зохистой байхаар сар харагдаж байна. Гэтэ ингээ харахад бол нэлийн ийм ирч хүчтэй зүтгээд байгаа байхгүй юу? Ерөөсөө л бүгдийг амжуулах хэрэгтэй санагдал, бүгдийг хийж гүйцэтгэх хэрэгтэй юм шиг санагдал. Тэгэл яг л зорилгынхоо төлөө бол амар ийм шаргуу хөдөлмөрлөж гүйж байна. Гэхдээ танаас одоо гараас юм гарахад жахан хүндрэлтэй харагдаж байна л да. Тэр нь яагаад вэ гэхээр яг бас нөгөө ингээ сэтгэл гаргаж хийж байгаа үйлдэл болгоно маш юм сэтгэл гаргаж өөрийгөө ингээд 100% зориулч ч юм уу тэгж хийж чадахгүй одоо амьсгаа авахч завдалгүй нэлээд завгүй хийх юмныхаа хойноос хөөцөлдөж явж байгаа харагдаад байгаа байхгүй юу? Тэгэд энэ нь өөрийг чинь болохоор нөгөө burn out болгоод тийм ээ ядраагаад бас ингээд яг юмс таны хүсснээр болохгүй болохоор ингээд өөрөө тэрэндээ бас шаналаад байна л да. Хүмүүстэй хэрвээ нөгөө санаа нийлэхгүй байгаа бол ажлын талбарт тийм ээ хамтран ажиллагчтайгаа эсвэл одоо хамт сурдаг хүмүүс байвал тэд нартэйгээ баг хамт олонхонтойгоо санаа нийлэхгүй байх зүйлс гарч ирж болохоор харагдаж байна. Тэгээд ийм зүйлсийг бас хүн дээр хүлээж авахгүй байх хэрэгтэй гэж бол хэлж байгаа байхгүй юу? Одоо заавал нэг outcome, нэг үр дүнг та бас хүлээгээд байгаа биж магадгүй ажлын талбарт өөрөөсөө бас хит ихийг шаардаад байгаа юм шиг бас харагдаж байна. Тэгээд ирэхээр нөгөө өөрийнхөө бодолтой уяад тийм ээ өөрийгөө илүү зовоогоод байгаа байхгүй юу? Заавал ийм л авах хэвээр. Энийг л би болгох хэвээр. Миний өрөөсөө сансанд хүрсэнгүү би одоо хангалттай байж чадсангүй гэх мэтчлэн бас нэг тийм сөрөг бодол, сөрөг хандлагууд өөрлөгөө дандаа бас чиглүүлж хилээд байна. Тэгэхээр тэрэнд ингээд тиймэрхүү зүйл өөртөө хилээд ахаар өөрийгөө ингээд доош нь хийгээд байгаа ч юм шиг тий. Өөртөө сэтгэл хангалуун бус байгаад ахаар таны өөрийн чинь сэтгэл мэдрэмж гэдэг зүйлс болохоор нэлийн доош унаад ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр юмыг битгий хит хүнд хүлээж аваарай гэж ялангуяа сануулж юм л да. Ажлын салбарт битгий юмыг хүнд хүлээж аваарай. Хүн дээр битгий тусгаж өөртөө хүлээж аваарай. Заавал юм болгоно санснаар болох албатай бас биш шүү гэж бол хэлж байна. Уян зөөлөн, уян хатан хандах хэрэгтэй юмд. Хийж байгаа зүйлээсээ бас юм сэтгэл хангалуун мэдрэмж авахаа илүү урьдчил болгуулсан зүгээр байна л да. Та яг одоо хийж байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байна уу? Энэ зүйлийг хийгээ та ийм сэтгэл сэрэгцэн дээрцэн мэдрэмж авч ийн үгүй юу гэдэг илүү чухал. Тэрэндээ анхаарад ирэхээр өөрийгөө ингээд зовоохоо өөрийгөө шаналгахаа бай чинь тийм ээ. Хэр их мөнгө олж ийн, хэр их одоо зүйл хийж бүтээж ийн гэдэгтээ илүү анхаарад үр дүнд нь илүү анхаарад нөгөө явц прогресс дээрээ бас анхаарлаа хандуулахгүй байгаад байна. Тэгээд өөрийгөө зовоох гээд байх болно гэж сануулж байна шүү. Оюутан сурагчдын хувьд ч гэсэн ялгаагүй. За одоо хичээл сурлаган дээр анхаарахтаа яг ингээд өөрийгөө бас бүрэн зориулж, бүрэн хичээл зүтгэл гаргаж хийж байгаагүй юу гэдэгт дээр бас анхааруул зүгээр тийм ээ. Жаахан тийм хурдан хийгээд хурдан болоход бүтээч гэд яарад байгаа юм шиг тийм мэдрэмж орж ирээд байгаа байхгүй юу. Тэгж яарч твдэх бол хэрэггүй. Баг зэргийн нэг юм газардсан энерги бол ер нь дутчихээн энэ группийнхэнд 5 сард. Ер нь газардаж тайван тогтун тэгээд бас хариуцлагатайгаар юмсыг хийж гүйцэтгэхэрэй гэж бол сануулж байгаа юм байна. Тэгээ ер нь бол сэтгэл гаргаж хийвэл тэрнийхээ хэрээр илүү үр дүнд хүрнэ. Тэрнийхээ хэрээр та өөрөө ч гэсэн
таны сэтгэл санааны байдал бас дээрдэх болно гэж хэлж байна. Жохон тийм emotional хандах гад байх бах ажил дээрээ. Тэгээд тэр нь баг зэргийн юм сөрөг emotionтэй хандах гад байхаар харагдаж байна. За, Oracle card авч үзье. Энийг авч үзэх юм уу? Group 3-ыг сонгосон хүмүүсийн маань 5 дугаар сард ажил карьерийн байдал нь ямар хөө байхаар байна. Судлага хөдөлмөр ажил карьер. Beauty. За, karma буюу үеийн үр, consequences үр дагаврууд тийм ээ, cause and effect, debts үр шалтгаан болон үр дагавар үр нөлөө гэх юм уу? Chasing буюу араас нь ингэж хөөж явах, pursuit, toxicity, resilience юмны хойноос ингэж хөөцөлдөх баг зэргийн ийм toxic хандлагыг бас илэрхийлж байна. Escaping зугтах, avoiding, blocking, pushing away зүгтаад блоклаад өөрөөсөө ингэж түлхэж байгаа гэхлээр хэлж байна. За, бүгд доош орж гарч ирсэн. Хит жаахан extreme байх гээд байх юм байна л да. Хит extreme нэг бол ингээл амар хойноос нь хөөгөөл тийм ээ хамаг ирч хүчээ зарцуулаад тэрнээсээ болоод өөрийгөө ингээд шархлуулаад байгаа байхгүй юу? Хамаг ирч хүчээ зарцуулаад ирэхээр амар obsessed байгаад ирэхээр тийм ээ hit extreme. Тэгэхээр бас нөгөө хүссэн үр дагаварт хүрэхгүй болохоор өөрийгөө burnout хийгээд байгаа байхгүй юу? Өөрийгөө ядраагаад. Эсвэл бүр огт хийхгүйгээд зүгтаад алга болчих гээд. Тийм ээ. Тэгэд сэтгэл одоо өөрөө нөгөө сэтгэл мэдрэмж бас нэлээд чухал байна л да. Таны сэтгэл мэдрэмжийн тайван байдал ажил хэргийн бүтээлч байдалтай чинь нэлээд юм уялдаа хамааралтай. Тэгэхээр сэтгэл санаа хэр байна тэрнээсээ хамаарат бас танаас гараас юм гардаг тийм төрлийн хүмүүс юм уу да. Тийм болохоор өөрийгөө нэлээд тайван байлгах хэрэгтэй. Нэг бол ингээл амар хөөцөлдөл, нэг бол цугтаж ингээд хайчих гээд байгаа байхгүй юу. Тэгээд бас нөгөө үг үйлдэлийнхаа ард одоо үр дагавраа сайн бодож бас хөдлөөрөө гэж хэлж байна. Nine of Wands өөрөө ер нь нэг хийх юм бодохгүйгээр шууд л ингээд айрч ороод идэг тийм энерги байдаг байхгүй юу. Тэгэхээр жоохон тогтож суугаад тунгааж бодоод тийм ээ тийм газар энерги одоо ер нь жоохон тутаж гинэ гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр өөрийгөө бас ингээд жоохон тайвшруулж агаад нэлээд бодолтойгоор бас хөдлөх хэрэгтэй. Удаанч хөдлөх хэрэгтэй. Хийж байгаа үйлдэлтэй болохоро ингээд нэлээд цаг гаргаж, сэтгэлээ гаргаж хандвал нэхур хандвал бас илүү үр дүнтэй байхаар байна гэж бол хэлж байгаа юм байна. За, юм байла. Одоо бүгдээрээ хайр сэтгэлийн харилцаа нь 5 сард ямар байх нь гэж үзье. За, энэ өдрөөр үзнэ. Group 3-ыг сонгосон хүмүүсийн хайр сэтгэлийн харилцаа нь 5 сард ямар байхаар байна вэ? Group 3-ыг сонгосон хүмүүсийн хайр сэтгэлийн харилцаа нь 5 сард ямар байхаар байна вэ? Хоёр хандах гэх юм байна.
За single хүмүүсээс эхлэе. Single хүмүүсийн маань хувьд болохоор ингээд нэг хүнийг хүлээгээл байгаа юм шиг бол харагдчихэв л да. Хүлээгээд ч юм уу одоо тэр хүнтэй яах бол гэж ах ингээд хараад идэх тийм нөгөө хүнийг яах бол энэ хүн ямар нэгэн үйлдэл над руу хийх нь үү, холбоо барих нь үү гэдэг ч юм уу ингээд жоохон хараад байгаа. Тэгээд тэр хүн болохоор одоо энэ сард ч гэсэн хэвээрэл байна. Энэ хүнээс одоо дөрвтэй үйлдэл бас гарахааргүй харагдаад байна л да. Нэг юм тодорхойгүй харилцаанд байгаа юм уу гэмээр харагдаж байна. Тэгэд энэ хүн харилцааг тодорхойгүй чигээр нь л барих гээд байх болно. Ямар нэгэн шийдвэр гаргахгүйгээр тийм ээ, ямар нэгэн дөрвтэй алхам хийхгүйгээр, үйлдэл хийхгүйгээр яг нэг байгаа чигээр нь л байлгаад байна. Ерөөсөө хөдөлж өгөхгүй. Нэг тийм гатсан байдалтай харилцаа бол хаашаач хөдөлсөн юм байхгүй. Тийм байдалтай байх гээд байх юм байна. Тэгээд та бас энэ хүнийг одоо энэ чигээр нь хүлээж аваад тийм ээ. За энэ хүн ер нь бол ийм л хүн юм байна. Угаасаа ойлгохтой үйлдэл хийхгүй юм байна. Энэ одоо өөрөө цаанаа асуудалтай ч юм уу. Ер нь байгаа байдал нь ийм юм байна тийм ээ. Тийм болохоор энэ хүнийг би хүлээж өөрийгөө зовоох ер нь шаардлагагүй юм байна гэдгийг ингээд та энэ сард ойлгож авах хэрэгтэй болно гэж хэлж байна л да. Тэгээд ингээ ойлгоход хүлээж авахаар угаасаа таны сэтгэл санааны байдал угаасаа дээрт нь эргээд ингээ ирч хүчтэй болоод ирнэ. Түүнээс бас энэ хүнийг хараад хүлээгээд байхаар өөрийгөө жоохон зовоогоод байсан юм уу да. Холбоо барих нь үгээл хүлээгээл бэст байгаа юм шиг бол харагдаад байна. Тэгээ нөгөө хүн нь болохоор ерөөсөө өөрчлөлт байхгүй, ерөөсөө дөрвтэй үйлдэл хийж байгаа юм бол байхгүй харагдах юм. Уулзаж өгөхгүй байгаа ч юм уу, нэг л болцоонд хамт явахгүй байгаа ч юм уу, нэг л үйл хөдлөл алхаа яг хിവэрээ, яг байгаагаараа. Холбоо барьж ирсэн ч гэсэн энэ хүн бол хിവэрээ л байна. Өөрчлөгдсөн юм ерөөсөө байхгүй тийм ээ. Тэр харилцаа холбоог дагаад үйлдэл ирэхгүй байна л да. Тэгэд энэ нь таныг ингээд жаахан зовоогоод шаналгаад ямар нэгэн юм итгэл найдвараа алдахад хүргээд байгаа бол ер нь бол та одоо өөртөө ойлгуулж энэ хүн ийм л юм байна гэдгийг өөртөө ойлгуулах хэрэг угаасаа гарнаа гэж хэлж байна. Хөдөлгөөн байхгүй л гэж хэлээд байгаа юм л да. Ямар нэгэн үйл хөдлөл, ямар нэгэн явц, прогресс юус алга. За хостой хүмүүсээгаа бол хостой хүмүүсийн хувьд болохоор харилцаа холбоотой байна тийм ээ. Харилцаа холбоо үргэлжилж байна. Яг бүр ингээ хамт амьдардаг ч юм уу хостой болсон ч гэсэн харилцаа нь бүр ингээд нэлээд тогтсон юм шиг бас нэг харагдсангүй. Хэрвээ тийм бол ер нь бол харилцаа нэг өөрчлөгдөж байгаа юм бол алга. Хостой хүмүүсийн хувьд болохоор яг нэг янзаараа л байна гэж харагдаж байна. Нэг янзаараа л байна. Сүүлийн саруудад, сүүлийн дорож 3 сарын хугацаанд та хоёрын харилцаа бас жоохон түр таар хийсэн, үл ойлголцсон тиймэрхүү асуудлуудтай байсан бол ер нь тиймэрхүү байсан юм шиг харагдаж байна л да. Энэ сард болохоор ер нь бол ярилцаад ойлголцсон. Гэхдээ нөгөө хүн одоо хоорондоо нэг нэгэндээ та хоёр амар нээлттэй ямар ч юм нууж хаах зүйлгүйгээр ярилцахаасаа илүү зүгээр ингээд за энэ ч одоо ийм хүн л байсан юм байна да гэд нэг юм ойлгоод байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг болохоор та өөрөө эсвэл тэр хүн ч юм уу танаас ямар нэгэн зүйл хилүүлэхгүйгээр ойлголтоо ингэж авч юмс ингэж тодорхой таны нүдэнд харагдаж эхэлнэ гэж хэлж байна л да. Тэгэхээр энэ сард бол амар нээлттэй байгаа юм гэж бол харагдахгүй. Жохон тийм зөрүүд хоёр талаас хоёулаа жоохон тийм зөрүүд энергитэй байх болно. Угаасаа бид нэр үхрийн ордны сизон дээр явж байгаа. Үхрийн ордныхан ер нь тийм зөрүүд өөрөөхөө зүтгэдэг зантай хүмүүс байх гэдэг. Тийм болоод ч тэрүү хосын харилцаан дээр ч гэсэн хоорондын нэг юм үл ойлголцсон дутуу орхисон асуудлууд гэж хэлээд байгаа юм шүү. Тэр нь бол яг тэр чигээрээ байх гээд, тэр чигээрээ л байх гээд тэрнийхээ учрыг олохгүй ингээд хаяад байгаа хгүй юу. Тэгтээ заавал энийг ярилцаж гаргах шаардлага ч удаа байхгүй юм байна да. Энэ хүн бол ийм л хүн юм байна, ийм л байх юм байна гэсэн нэг ийм юм ойлгож магадгүй. Харилцаа бол өөрчлөлтөнд орохгүй, харилцаа
яг өмнө нь ямар байсан яг тэр чигээрээ энэ ирчээрэл байхаар харагдчихна. За Oracle card авч үзье. Group 3-ыг сонгож байгаа хүмүүсийн маань 5 дугаар сард хайр дурлалын хайр сэтгэлийн харилцаа ямар хөө байхаар байна вэ? Religious factors, free yourself. Heart-to-heart conversation дараа. За шашны асуудлууд тийм ээ. Your love life is influenced by your religious upbringing and spiritual path. Таны хайр дурлалын харилцаа болохоор энэ сүсэг бишрлийн асуудлууд тийм ээ, сүнслэг юм зам гэсэн ийм зүйлс одоо таны хайр дурлалын амьдралд нөлөөлж байна гэж хэлж байна. Free yourself буюу өөрийгөө чөлөөл. It's time to take back control of your life. Амьдралынхаа удирдлагыг буцааж авах цаг нь болсон гэж хэлж байна. Тэгээд доор нь bottom deck болохоор heart to heart conversation, зүрхээрээ ярилцах юм харилцан яриа. Honestly discuss your feelings with each other. Нээлттэй үннээр одоо бие биентэйгээ мэдрэмжээ ярилцаа гэж хэлж байна. Энэ бас доош орж гарч ирсэн. Таарийн ойлголцоогүй зүйлс, хоорондоо ойлголцохгүй байгаа зүйлс бас нэг юм нэлийн гүнзгий утга агуулгатай юм уу да. Жижиг зүйл дээр маргалтаад муудалцаад байгаа юм шиг хэрнээ яг үнэндээ энэ болохоро бас юм нэлийн одоо хувь хүний үзэл бодол тийм ээ, өөрийн юм тогтсон үзэл бодол, философиос нь хамааралтай. Тэр values тийм ээ, яг хүний им зан төлөө, мөн чанар гэдэг ч юм уу, иймэрхүү зүйлс нь хоорондоо нийцэхгүй байгаа болохоор жижиг юмн дээр маргаан муудалцсан үүсээд нэг гэж ойлгохгүй байгаад байгаа байхгүй юу. Тэгээд хоорондоо яг ингээд нээлттэй ярилцаж энийгээ гаргаж тийм ээ, нэгнийхээ өнцгөөс ойлголцохгүй байгаа болохоор энэ нэг юм яах нь мэддэхгүй гацсан юм байдлаасаа бол гарч чадахгүй байгаад байна л да. Чөлөөлөгдөж чадахгүй байгаад байна. Ганц бие хүмүүсийн хувьд ч гэсэн одоо тэр нөгөө тодорхойгүй харилцаанд байгаа хүнтэйгээ бас л яг ойлголцож, ярилцаж, энэ харилцааны учрыг олж тодорхой болгоход жоохон энэ сард бол жоохон хэцүү байх болно. Бараг байгаагаар нь хүлээж аваад энэ хүнийг одоо энэ чигээр нь зүгээр ингээ орхих нь зөв юм уу та? Өдөр бол тэгж хэлж байна шүү. За харилцааны хувьд бол ийм байна, жоохон тодорхойгүй байх юм байна да энэ сар. Аль болох бол нь ярилцаад ойлголцвол зүгээр гэж бол харагдчихээн. За одоо бүгдээрээ хувь хүний хөгжил талаасаа ямар хөө байх нь вэ үзье. За group 3-ыг сонгосон хүмүүсийн маань 5 дугаар сард хувь хүний хөгжил тал дээр хэр байхаар байна вэ? Сүнслэг замнал тийм ээ, өөрийн spiritual path өөрийн ийм дотоод мөн чанараа ойлгох гэдэг ч юм уу, шашин шүтлэг, өөрийн гэсэн ийм философи, өөрийн амьдралын ийм замнал хаашаа одоо явж юу хийж амьдрах юм гэдэг ч юм уу, нэг ийм асуудлууд энэ сарын гол одоо сэдв байх болно таны хувьд. Тэгэхээр энэ болохоор
ирээдүйд би цаашдаа юу хийх вэ? Яавал одоо би яг зөв замаараа явж гин гэдэг ч юм уу. Зөв замаараа явах гэдэг дээр бас нэлийн өрөөлт өгөөд ах шиг байна л да. Амьдралдаа би яг юу хийхийг хүсэж байгаа вэ? Юуны төлөө явж байгаа вэ? Одоо аль цэгийг би амьдралын оргил цэг гэж үзэх үү? Миний амьдралын хийх зорилго, хийж бүтээх зүйл, юуны төлөө би амьдарч байгаа, юуны төлөө явж байгаа гэд иймэрхүү зүйл рүүгээ илүү анхаарч, ийшээгээ илүү ирч хүч, энерги зарцуулж байна. Тэгээ энэ дээр болохоор хамгийн гол нь та төрүүлээд өөрийнхөө юу хүсэж гин, одоо юу хийхдээ би хамгийн жаргалтай байдаг вэ гэдгийг ойлгох гэж айгүй хичээх болно. Тэгээд ирэхээр энэ цаашдын зорилго нь ингээд жоохон зурагдаад тийм ээ гарч ирэх гээд байна л да. Ер нь нэлээд юм планер хүмүүс ахаа. Юмыг ингээд амар төлөвлөдөг, удаан хугацаагаар төлөвлөдөг. 10-20 жилийн юм л төлөвлөж байгаа юм шиг бол харагдаад байна л да. Доор хаяж 10 жилийн төлөвлөгөө гаргах гээд байгаа байхгүй юу? Тэгээд ирэхээр та юун дээр ингээд төөрөлдөөд байна вэ гэхээр яг 10 жилийн дараа би хүссэн цэг дээрээ очиж хүрэх үү? Энэ миний явж байгаа зөв зам мөн үү? Зөв зам гэдэг дээр дахиад ингээ амар өргөлт өгöd байна. Миний явж байгаа ер нь яг зөв зам мөн үү? 10 жилийн дараа би хүссэн газар очих уу? Тэрэнд ингээ төөрөлдөөд байгаа. Яг тодорхой бус юм шиг санагдаж байгаа тийм ээ. Юу болох вэ? Ирээдүйд яах вэ гэдг нь ингээ тодорхойгүй байгаад ахаар өөрийнхөө юм балансаа олохгүй, газардаж өгөхгүй байгаа юм шиг мэдрэмж аваад байна л да. Тэгээ тэрнээсээ болоод та өөрийгөө жоохон зовоогоод байгаа юм да. Хит алсыг хараад байхаар бас харагдаж байна. Хит алсыг хараад ахаар. Гэхдээ ирээдүйд бол юу болох нь байнгын тодорхой байна гэж бол байхгүй шүү дээ тийм ээ. Өөрийнхөө амьдралыг ингээд контролдох гээд одоо тэгж хол planning is a control гэж ярьдаг байхгүй юу? Төлөвлөчин гэдэг бол контролдох гэж оролдож байна, амьдралаа удирдах гэж хичээж байна гэсэн утгатай. Та өөрийнхөө амьдралд нэг юм газардсан энерги надад хэрэгтэй байна. Юмд ингээд тогтож сууж хандах тийм энерги надад хэрэгтэй байна гэдгийг мэдээд байгаа болохоор илүү юм тодорхой ирээдүйд төлөвлөж ийж тийм ээ. Тэр ирээдүйд тодорхой байх тусам өөрийнхөө хийж байгаа зүйлдээ ихтгэлтэй болох гэдэг байгаа байхгүй юу. Гэхдээ яг үнэндээ бол амьдрал яг тэгж хүснээр явахгүй тийм ээ. Хүснээр явахгүй байхаар тэрэндээ та өөрөө жоохон гутраад юмсыг ингээд сөргөөр харж эхлэх гээд байна л да. Тийм болохоор жаахан нэг юм барьсан, өөрийгөө ингэж барьсан, юмыг удирдах гэсэн энэ зангидсан гараа жоохон ингэ суллах хэрэгтэй. Тэгжиж за юмсыг жоох ингээ урсгалаар нь явуулаад өөрийгөө ч гэсэн тэрэндээ ингэж зовоож ямар нэгэн хүлээлт expectation дээр өөрийгөө зовоохгүй байхыг үзвэл болон зүгээр гэж хэлж байна. Тэгэхээр одоо жижиг зүйлсээс амьдралын баг юм зүйлсээс аз жаргал мэдрэх, алхамаас хийж байгаа үйлдэл болгоноос аз жаргал мэдрэх гэх мэтчлэн иймэрхүү зүйлдээ анхаарад яг өдөр тутмын амьдралдаа тийм газарцсан энергийг буулгаж ирвэл ирээдүйд 10 жилийн дараа яг хаана хүрэх вэ гэдгийг дээр тэгж их санаа зовж өөрийгөө зовоогоод авах шаардлагагүй болноо гэсэн мессеж орж ирлээ. Тэ юм болгон заавал таны хүснээр байх албатай биш шүү гэдгийг бол сануулж байна. Тэрэнд өөрийгөө хит уяад хит ингээ зовоох гээд байхаар харагдаж байна шүү. За Oracle card авч үзье. 3-р сард 5-р сард group 3-ыг сонгосон хүмүүс маань хувь хүний хөгжил тал дээр юун дээр анхаарвал зүгээр вэ? Ямар байхаар байна? Амар олон хүзүүргийнт буугаал ирлээ. Abundance. За дахиад нэг хүзүүр авъя. За байхгүй байна. Abundance гэхээр ийм элбэг дэлбэг байдлыг
илэрхийлж байна. Тэгээд ингээд хэлж байгаа нь болохоор таны амьдралд одоо ингээд бүх зүйл байгаа шүү, байгаа зүйлдээ бас талархаарай гэж сануулж байгаа юм байна. Байгаа зүйлдээ талархаад одоо байгаагаа ингээд мэдрээд тийм ээ. Одоо байгаа зүйлээ мэдрээд тэндээсээ ийм жаргал, аз жаргал аваад ер нь өөртөө байгаа зүйлдээ талархаад ирэхээр аяндаа ингээд нөгөө сэтгэл санаа ч гэсэн дээрдээд эхэлдэг байхгүй юу. За ер нь бол амьдрал сайхан байгаа юм шүү, болж байгаа юм шүү. Жижиг зүйлээс ч гэсэн таашаал авъя гэх мэтчлэн. Тэгжиж сэтгэл хангалуун байх болно. Тэгэхгүй болохоор тийм ээ одоо байгаа зүйлдээ талархахгүй байгаа болохоор одоо байгаа зүйлстэй нь хангалтгүй санагдаад ирээдүйлөө хит ингэж анхаарад байгаа байхгүй юу. Тийм болохоор тэрийг сануулж ийн байгаа зүйлдээ талархаарай гэд. За ер нь бол 5 дугаар сар ийм байхаар байна. За тэгээд YouTube-ээ орж ирж сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийнхаа уншлагаар уулзцгаая. Баяртай.